За 27 дахь үг би ши бичгийн шалгалт би гэдэг чинь үзэг гэсэн үг те. 考试гэдэг нь ши байна. Тэгэхээр шалгалт байна. 这次招聘分2个阶段гэнэ. Энэ удаагийн ажил давах тэр одоо үйл явц нь те. Фэн хуваагдаж байгаа 2个阶段. Хоёр хэсэгтэй. Хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Сен эхлээд би ши бичгийн шалгалт авна. 통과 之后одоо давсныхаа дараа ч гэдэг чинь дөгийн бичиг хэлхэн тэ. Тэгэхээр тэр нь эртний хэлхэн. Тэгэхээр шалгалтаа одоо бичгийн шалгалтаа давсныхаа дараа дараа жиншин явагдах болно. Миенши нүүр тулсан ярилцлага тэ ажлын ярилцлагын шалгалт нь явагдах болно гэнэ. Та биши чэнжи хэн хao. Түүний бичгийн шалгалтын дүн нь маш сайн. Дан боловч миенши дэшхоо ярилцлагын үеэр ярилцлагын тэр шалгалтын буюу ярилцлагын үеэр тай жинжан дэндүү их сандарсан. Зүйжун ингээд төсөлт нь сүлд нь мэйо бэй лу юнг. За лу юнг гэдэг нь болохоор ажилд авах, элсүүлэх энэ гэсэн үг. Тэгэхээр бэй орж ирдэг нь тэр хүн өөрийгөө ажилд авах биш компани зүгээс тэр хүнийг ажилд авч байгаа тийм. Тэгэхээр бусдаар үйлдвэрлэх учраас тгийгдсэн, ингэгдсэн гэдэг тэр бэй орох нь байна. Тэгэхээр авагдсангүй, ажилд орж чадсангүй байх нь байна. 为了准备下周的笔试 дараагийн 7 хоногийн бичгийн шалгалтанд бэлтгэхийн тулд ся гэдэг чинь дараагийн шан гэдэг нь өмнөх гэж орж ирдэг те бас. Тэгэхээр дараа 7 хоногийн бичгийн шалгалтанд бэлтгэхийн тулд тэр өдөр болгон орой давтлага хийгээд хүртэл давтдаг байсан. Юу хүртэл гэхээр шаардин 12 цаг хүртэл давтдаг байсан. Иден дөө жаханч бүүгэн мааху зүрхэлсэнгүй хайн хандаж. 公务员考试的笔试内容包括逻辑、推理、语文和数学难度相当高근. 자, 公务员考试的笔试төрийн албаны шалгалтын бичгийн шалгалтын агуулгад нь баукуа багтдаг. Логик гэдэг нь болохоор логик гэсэн үг. Тэгэхээр логик推理сэтгэлгээ болон тоочдог таслал байна. Үй байна. Хэл зохиол хө болон шүүшвэ тоо багтдаг. Нанду хэцүүгийн тэр хэмжээ нь болов сяндан гэдэг нь тэнцэн гao өндөр. Тэгэхээр хүндрлийн түвшин бол маш өндөр байдаг гэхэд ингэж хэлэх юм байна. Өнөөдрийн үзүүг биши шалгалт, бичгийн шалгалт.